За одоо энэ дээр ч болохоор юм байгаа байхгүй. Энэ хижээлийн хэсэг байгаа байхгүй. Энэ хэсэг нь хижээл. Энэ хэсэг нь бол одоо бид энд 3 фазын хэлхээний бүр одоо ачааллын хэмжээг ачааллуудыг яаж өгөх вэ гэдгийг судлах гэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энд нөгөө шар ногоон улаан гэсэн 3 өнгө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шар ногоон улаан гэсэн өнгүүд чинь энэ фазын дараалалаараа ийм өнгөтэй байдаг байхгүй юу? Тэгэхээр А фаз бол шар өнгөтэй, Б фаз ногоон өнгөтэй, С фаз улаан өнгөтэй байна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр таад болохоор одоо энэ тэгээ холбоод энд байгаа А фаз дээр энэ ачаалал өгөх гэж байна гэсэн үг байхгүй юу? За тус сургуульда одоо 2 дахь хичээлийн жилдээ багшлаад явж байна. За уул уурхай болон одоо тухайн одоо инженерчлээ салбарын гол одоо эрэлттэй 3 мэргэжлэр манай сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Уул уурхай ашиглалтын технологи, мэдээллийн технологи, тэгээд цахилгааны инженерчил гэсэн энэ 3 мэргэжлэр бол төлхөө одоо сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Байгууллагадад одоо 3 дахь одоо хичээлийн жилийнхаа нүрийг үзэж байгаа. Бид нар эхний хичээлийн жилд бол нийт одоо багш нарыгаа бол төв шинжилгээ ухааны технологийн их сургуулиасаа одоо урилгаар ажиллуулсан. За дараагийн одоо өнгөрсөн 23-аас 24 оны хичээлийн жилээс эхлээд манай сургууль үндсэн одоо багш нарыг багш нарын ачааллууд одоо хурж эхэлж байгаа учраас тэгээд тухайн хичээлийн жилдээ үндсэн багш нарынхаа тоог одоо нэмэгдүүлэх байдлаар ажиллаж байгаа. За өнгөрсөн хичээлийн жилийн одоо хамгийн анхны одоо багш бол би байгаа. За хамгийн анхны одоо багшаар томилогдсон байна. Тэгээд өнгөрсөн 2023-аас 24 оны хичээлийн жилд манай сургууль 3 үндсэн багштай ажилласан. Одоо энэ хичээлийн жилээс бол 8-аас 9 үндсэн багш одоо ажилуулад явж байна. Тэгээд цаашдаа бол мэргэжлүүд маань хөтөлбөрүүд маань нэмэгдээд курс үеийн одоо ангиуд маань нэмэгдээд ирэхээрээ олон одоо илүү олон багш нарыг одоо ажилуулах одоо ийм төлөвлөгөөтэй ер нь бол явж байгаа. За тэгээд орон нутагт ер нь бол дээд сургууль буюу технологийн дээд сургуулийг байгуулад ингээд 3 дахь хичээлийн жилээ нүрээ үзээд явж ах энэ хугацаанд болохоор манай сургууль инженер техникийн одоо өндөр уур чадвартай бас шалгуурыг хангасан энэ одоо магистраас дээш түвшний боловсралтай ийм багш нарыг одоо ажилуулахад ер нь бол сургуулийн стратеги одоо нэлээд олон одоо арга хэмжээг авч байгаа. За энэний нэг жишээ бол багш нарыг өөр орон нутгаас шилжиж ирж байгаа одоо шаардлага хангасан багш нарт одоо олон талын дэмжлэгүүд байр орон сууцаар хангах энэ ажлыг хийж байгаа. Энэнд нь бол Өмнөгов аймгийн засаг даргын тамгаан газар бол дэмжлэг үзүүлээд манай сургуульд одоо багш нарт зориулсан байруудыг бол гаргаж өгсөн байгаа. Тэгээд одоо гадны сургуулиас ирж аймагуудаас ирж байгаа багш нар маань одоо тус байранда одоо амьдраад ингээд сургуультай ажиллах юм боломжтой байгаа. Мөн дээрэс нь багш ажилчдаа бол бид нар нэлээд одоо нөгөө санхүүгийн болон нийгмийн баталгааг хангах чиглэлээр бас нэлээх ажлуудыг зохион байгуулж байгаа. За дээрэс нь одоо орон нутагт нөгөө яг магистраас дээш түвшний багш нар одоо төдийлөн сайн олддоггүй учраас дараагийнхаа одоо багш нарыг бэлтгэх чиглэлээр багш нарын мэргэжлийн одоо нөгөө зэргийн сургалтуудад хамрагдахад нь одоо дэмжлэг тусалцаа төлбөрийн хөнгөлтүүдийг сургуулийн зүгээс үзүүлээд явж байгаа. Мөн дээр нь одоо манай багш ажилчдын хүүхдүүд оюутан болох оюутан болох юм бол тэдгээр оюутнуудын төлбөрт нь хөнгөлөлт үзүүлэх дэмжлэгүүдийг үзүүлээд ингээд явж байгаа. Тэгээд төв сургуулиас буюу шинжилгээ ухааны технологийн их сургуулиас маань одоо багш нар маань ирж ажиллаж байгаагийн бас давуу тал байгаа. Тэгээ энэ одоо багш нарыг урилгаар ирж ажилуулснаар бид нар бас энд байгаа одоо үндсэн багш нар маань илүү хөгжих боломжууд, тэр багш нараас суралцах боломжууд бас бүрдэж байгаа.